За сайн байна уу монголчуудаа. Над нэг уриалга байна. Би дээрийнхээ бичлэгээр ч гэсэн оруулсан энэ дарга нөлөө бүхий албан тушаалтай хүмүүсүүд мэдээлэл өгөхдөө үнэн зөв бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Жишээлбэл юу гэсэн гэхээр өчигдөр Зандан шатар дарга маань ерөнхий сайд хүн шүү дээ. Ардчилсан намын цогтгэрэл санал асуулга дээр яагаад энэ шүүхийн хулгай зилгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй байна? Энэ хэдэн өвтө явна вэ? Ямар үр дүнтэй байна вэ гэж асуухад шаардлагатай болвол хаалттайгаар хуралдаад мэдээлэл өгөө гэж байгаа юм. Ямар нэгэн гэмт хэргийг хаалттай хуралдана гэдэг бол зүгээр тэрийг далдалж байгаа хэлбэр шүү дээ. Машингийн логикоор ойлгоход. Хинч бодсон бүр хорвоогоос тэнэг хүн бодсон ч байсан ямарваа нэг гэмт хэргийг хаалттай шийдэж хаалттай ямар төвшөнд явааг нь хэлнэ гэдэг бол болохгүй. Харин тэрний оронд энэ үл ойлгох ийм мэдээллүүд гараад байгаа. Энэ цэг хатгадаг хэн нэгэн байх хэрэгтэй байна. Тэр нь Зандан шатар биш. Тухайн байгууллага нь гэмт хэрэгтэй мэдээллийг энэ ийм төвшөнд яваа. Энэ одоо яг ингэх гэж байна гэх байдлаар ард түмнийг талцуулахгүй байх мэдээллийг яг эцсийн цэг хатгасан мэдээллийг иргэдэд өгж байхгүй бол маш үл ойлголцлууд аягүй их явагдаж байна. Энэ үл ойлголцлын эцсийн үр дүн нь юу вэ гэхээр зэрэг төр засаг тогтворгүй байх, унах ийм л асуудлууд гарна. Энэний үр дүнд иргэдэл охирно. Тийм болохоор та нар ямарваа нэг мэдээлэлд шууд цэг хатгасан ойлгомжтой тодорхой товч мэдээлэл өгж сурах хэрэгтэй байна. Хэрвээ чадахгүй байгаа бол тэр хүн тэнд өөрөө орооцолдоотой гэсэн үг шүү дээ. Тийм биш л юм бол шууд л цэг хатгах хэрэгтэй та нар. Хариултыг цэг хатгасан мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Ингэж болдгүй юм байгаа юм да. Ямарваа нэг юм тодорхой мэдээлэл өгж ижил тэр эцэн хатгагдаж цэглэгддэг болохоос үл ойлгох зарчмаар яваад байвал маш олон талцал, хуваагдал, үл ойлголцол гарна. Тийм болохоор зэрэг би нийт дарга нарыг үл ойлголцол үүсгэх ийм мэдээлэл өгөхгүй байхыг уриалж байна. Битүү ойлгомжгүй бөөрөнхий битгий ийм мэдээлэл өгчээ. Мэдлэггүй чадваргүй гэдгээ илтгээд байгаа эсвэл хулгайтай холбоотой гэдгээ өөрсдөө илэрхийлээд байгаа юм. Тийм болохоор та нар зүгээр л шудраг мэдээлэл өгч сур заа юу.